байцгаана уу? Бодлын тэмдэглэл подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За намайг Долмаа гэдэг. Сайн уу Лори байна. За өнөөдөр бид хоёр одоо дотоод дуу хоолойгоо хэрхэн мэдэрч ийсэн тухай дотоод дуу хоолойгоо сонсож сурж байгаа болохоор тийг нэг ертөнцөөс илгээж байгаа бас энэ дохио мессежүүдийг уншиж ойлгож байсан тэр туршлагаасаа ярина. Тэгээ одоо ч гэсэндээ бид хоёр яг ингээд суралцах процесстэй явж байгаа болохоор зөвхөн танд энэ өөрсөндөө тохиолдож исэн тэр туршлагаа л хуваалцах гээд байгаа юм шүү. За ертөнц үргэлж бидний төлөө ингээд ажиллаж идэм аа. Тэгээд бид нарт ирж байгаа ингээд гай зовлон ч юм уу эсвэл баяр жаргал энэ бүхэн л бидний төлөө болж идэг зүйлс байгаа аахгүй юу? Харин гол нь тэр нөгөө юу ойлгуулах гэдэг нь яах гэдэг нь гээд тэр биднэрт ингээд өгөөд байгаа мессежүүдийн л ингээд уншиж сурах нь амар чухал байгаад байгаа. Тэгээ энэ зүйлийн түлхүүр нь болохоор анзаарах байгаа аахгүй юу? Тэгээ нөгөө бид нар чинь нөгөө ажил амьдралдаа дарагдал юм анзаарах те тэр ертөнцөөс юу тийм дохоо мохоо мессеж ирдэг ч юм уу дотоодоос дуу хоолой маань байдгийг ч мэдэхгүй ингээд бүр зүгээр л сайхан амьдрал явцдаг тий. Тэгээл элдв бусан юмдаа санаа зовоол тэгээд ингээл ажил амьдралдаа дарагдаал ингээл явцдаг. Тэгтэл энэ ертөнц чинь үргэлж бидний төлөө ингэж ажиллаж идэг. Тэгээд тэр бид хоёрын хувьд болохоор ингээд сэрсэн цагаасаа хойш энэ анзаарах гэдэг зүйлийг ингээд хөгжүүлээд тэгээд тэрнээсээ үүдээд ингээд яг тэр дотоод дуу хоолойгоо сонсож сурж байна. Бас тэгээд дээрэс нь ертөнцөөс илгээгээд байгаа тэр мессежүүдийг уншиж сурж байгаа. Тэгээ бүр нөгөө сэрхээс өмнө ч гэсэндээ зөндөө тийм нөхөрлөлүүд байсныг одоо яг ойлгож байгаа санаж байгаа байхгүй юу? Тэгээд тэр туршлагаасаа ярилцээ. Хэрвээ та энэ дотоодоос ирж байгаа дуу хоолойгоо сонсож сурахыг хүсэж байгаа юм бол мөн тэр ертөнцөөс ирээд байгаа дохио мессежүүдийг ойлгохыг хүсжээвэл та ерөөсөө л анзааргаа хөгжүүлэх нь чухлаа. За тэгээ бид хоёр өөрсдөндөө тохиолдож исэн зүйлсийг туршлагаасаа ярих гэж бодлоо. За минь найзаас эхлэе те. Чиний хамгийн анх ингээд нэг тэр дотоод дуу хоолойгоо ч юм уу барьж авсан тэр туршлага юу вэ? За миний хувьд болохоор нөгөө хамгийн тод санаж байгаа зүйл гэхэлэр нөгөө нэг сэтгэл готролд орсон үедээ нэг зүүдэн дээж гэх юм уу нэг амар тод нэг хүн миний дотоод дуу хоолой маань надад нэг юм шүлгэлсэн дөрвөн мөрт надад хилээд тэгээ би тэрийг бүр ингээд зүүдэндээ ингээд давтан хэлсээр агаад ингээд сэржсэн байхгүй юу. Тэгээ тэр нь юу байсан бэ гэхэлэр нэг юм яг гүйцэд санахгүй байгаа ч гэсэн ямар ч л байсан мөнхийн зовлон үрдийн жаргал гэж байхгүй. Тэгээ юу ч л нэг юм дөрвөн мөрт ингээд шүлэглэж надад орж ирээд тэгээ би тухайн үед яг зүүдлээд байна уу эсвэл энэ дуу хоолой яг надад ингээд чихэн сонсогдоод байна уу би зүүдлээд байна уу гэдгээ ялахгүйгээр ингээд сэрээд уцаа харсан чинь 5 цаг 5 минут болж исэн. Тэгээ дараа нь ингээд яг нөгөө утга учрыг ойлгоход энэ 5 цаг 5 минут тэр шүлгэлж хэлсэн тэр дөрвөн мөртүүд бүр үнэхээр утга учиртай байсан тий. Би нөгөө чамлан уцаар хэрэл нэг хэлжсэн ш. Найз нэг ийм амар сэтгэл готролд ороод тэгээд ингэсэн чинь надад яг ийм дөрвөн мөрт орж ирээд инглээ гэд. Тэгээ энэ тухайгаа нөгөө дараа нь учрыг олоод ингээд яасан чинь үнэхээр л яг тухайн үед яг миний дотоодоос надад тайвшруулсан тий. Энэ сэтгэл готрол энэ зовлон чинь ерөөсөө өөртөөх биш шүү. Ингээ хурдан сэргээ хурдан босоол гэсэн мессежийг надад өгөөдсөн юм байлээ. Тэгээ чиний хувьд шинэ амьдрал шинэ эхлэл эхэлж байна. Энэ бол зөвхөн эхлэлч гэдэг юм нэг иймэрхүү мессежийг надад өгөх гээд байсан юм байна гэдгийг би олж авч таньж мэдээд тэгээ ер нь тэрнээс хойш тэгэж амар гүнзгийгээр сэтгэл готролд орохоо болцсон. Тэгээ яг чи нөгөө зүүдэлсэн гээд яг тухайн үедээ надад хэлжсэн тий нөгөө уцаар яриад. Тэгэл би чинь тэгээ сонсоод өнгөрчихөж байгаа юм чинь. Тэгээд энэ болохоор чиний амьдралд болохоор ингээд маш тийм түшиж тулсан тийм дөрвөн мөрт байсан байгаас тий ер нь бол тий. Тий яг намайг тэр нөгөө аимшигтай сэтгэл готрлаас гаргасан намайг босгож ирсэн л юу байсан баггүй дуу хоолой байсан баггүй. Тэгээ тэрийг надад ертөнцөөс яг ингэж шүлгэлж оруулж ирж надад ухааруулсан. Тийм
Өстой яг л нэрээ тэгээ би хүн болгон ч одоо зүүн совинтай сэтгэл зүрэхтэй байгаа штэ тий. Тэгээд одоо энэ дотоод дуу хоолойгоо зүрх сэтгэлээ ингээд юух гээд байгааг нь ингээд чагнадаг байх нь маш чухал болоод байна л та. Тэгтэл бид нар ч одоо ингээд нөө ажил амьдралдаа дарагдаад бүр тэрийгээ бүр сонсхийг ч хүсгүй ерөөсөө тэр дотоодоос ч дуу хоолой одоо ингэж дуурж иймаа зөв зам руу чиглүүлж иймаа гэдгийг ингээд мэдхгүй явснараа одоо ингээд маш их төөрөгдөлд ордог штэ тий. Миний ярих гэж байгаа энэ зүйлийг болохоор хүн болгон мэдэрч ийсэн болов уу гэж бодож байна. Нөгөө гэрээсээ мэрээсээ ингээл гараал явхаар нэг л юм мартсан юм шиг санагдаад идэв штэ. Би одоо юу мартсан юм бол гэж бодож ийснэ тоохгүй тэгэл явж ангууд чинь өстө яг тэрийгэ мартсан байж тээ гэл сандаг. Тэгээ энийг бол хүн болгон л мэдэрч ийсэн байх гэж бодож байна. Тэгээ эн чинь ч гэсэндээ одоо нөгөө дотоод дуу хаалаа байхгүй. Миний хувьд болохоор нөгөө өмнө нь болохоор зөндөө ийм зүйл болж исэн ч гэсэн ингээл тоохгүй ингээл явцдаг. Тэгээ хамгийн анхны удаа нөгөө нэг орой ингээд ажиллаа таарч явж байгаад яг энэ мэдрэмжээ барьж авсан хгүй юу. Ажлаа төгччээд ингээ гараад дугуугаа унаад жигээд явж исэн чинь чинийг юм марчлаа гэх ингээ дотроос яг тэгдэг байхгүй ингээд яг мэдрэмжээр орж ирж байгаа. Тэнгүүд би юугаа марчилсан юм болоо гэл дугуугаа зогсоож байгаа нөгөө цүнхээ уудлаад харсан чинь миний одоо цэнэглэгч утас энтер гээд бүгд бэйсэн. Тэгээ миний чихвч болохоор энэ чихэнд бэйж лээсэн. Тэгээл заа гээл тэгээ буцаал ахаад дугуугаа оноол жигээл явжсэн чи юм мартсан штэ гэдэг яг дотроос ихээр нь яа за юу юм болоо гээл тэр үед болохоор би ингээд огт үүлээ ошоохгүйгээр шууд буцаж очиод нөгөө ажлаа онгоолгоол гэрлээ асуусан чинь миний нөгөө чихвчний харин савн ширээн дээр бийж исэн. Тэгээ би бүр тэн дээр бүр амар баярлал. Йоо ямар өстэй буцаж ирсэнд болжээ. Би өөрийгөө ингээд сонсон болсон байна гэд. Тэгээ яг иймэрхүү мэдрэмжүүдийг ингээд анзаарах нь айгүй чухал юм байна гэдээ ойлгосон байхгүй юу. Тэгээ бит хоёрын хувьд ч болохоор энэ сэрсэн цагаас ч хойш болохоор нөгөө анзааргаа илүү ингээд хөгжүүлж байгаа тий нэмэгдүүлж байгаа. Бүх зүйлийг ингээд нөгөө анзаардаг болж байгаа. Хамд иймэрхүү тохиолдлууд энэ одоо ахаад өөр ингээд зүүн савнгоо сонссон. Тий надад болохоор би ингэж хэлсэн юм байна. Тэгээд нөгөө сэтгэл гутралаасаа тэгэж гарсны дараа нөгөө өөрийнхөө одоо яг энэ сүнсний зориг буюу язгуур сүнснийхаа зорилгыг нэг мэдэж авчаад хоёул нөгөө яаж мэдчихсэн гэхэлэр нэг тоон зурхаа хийлгээд нэг мэдэж авчихсан шүү дээ. Тэгсэн чинь тэр дээр намайг болохоор чи айгүй их юм судалж мэдэх ёстой юм байна гэсэн нэг тийм юу өгөхгүй юу. Тэгээ би чин тэрийг сонсч зааж юугаа судалж мэддэм би чи одоо айгүй нэг юм сурах дурггүй одоо нөгөө их сургуулаа төгснөөсөө хойш одоо ингээд 10 хэдэн жил болсон. Тэгээ нөгөө миний хувь сурна гэдэг үгийг сонсоол зүгээр ингээл толгой өвдөж байгаа байхгүй юу. Миний ч одоо сурна гэж байх уу. Юугаа сурч мэддэм ингээл. Тэгэл ингээд явж исэн чинь нэг өдөр бүр яг ингээд чи юм сурах ёстой, мэдэх ёстой гэсэн бас л нэм дотоод нөгөө дуу хоолой манад нэг юм хэлээл байна. Би тэгэл өөрөө өөртөө л ярьж байгаа л дотор юу сурах гээд байгаа, юу мэдэх гээд байгаа гэсэн нэрээ бараг л ядаргаатай явах юм бодоо тий. Ядаргаатай сурахаас залах чинь зүгээр ин амьдрал ахаа л ингээ аваа явж ивэл болоо явах юм бодцоо. Тий ингээ сурна гэдэг бол миний хувьд бүр ингээ толгой өвдгсөн асуудал байсан байхгүй юу. Тэгээд нэг өдөржингөө л би юу сурах ингээл өөрөөсөө асуугаал явжсэн чинь нэг өдөр ажиллаа тараал явжсэн чинь нэг сонин кавант гэдэг үг миний толгойд ингээд аманд хилэгдээд ингээд толгойд тийм үг орж ирээд болтгоо. Тэг юм кавант би одоо амьдралтаа хийдэж кавант мавант гэдэг үг сонсож байгаагүй заяа. Тэгэл тэр үг бүр ингээд байн орж ирэл кавантын физикгүй гэл нэг аман дээр орж ирээ болтгоо. Тэгээ би бодож байгаа юм. Кавант гэж юу юм бол гэл. Тэгэл тухайн үед мартчихал яг гэрлүүгээ ороод ховц мовцаа золчил бас л нөгөө ахуйтайгаа зурлал яг тэр бодлоо мартцсан байна. Тэгэл яг гэртээ ингээл цайгаа уугаал ингээд сууж исэн чинь кавантын физикийн хууль гэл нэг үг аманд ороод ирлээ. Бүр гайхаад энэ квантын физикийн хууль гэж яг юу юм бэ нөө өдрөөс хойш надад ийм үг орж ирээд бах юм гээл. Тэгэл нөө чаддгаараа л нөгөө чат GPT-гээс асууж байгаа хгүй. Квантын физикийн хууль гэж юу вэ? Тэгэл асуусан чинь ингээл нөгөө эрчим энерги гээл бүх юм одоо ингээл эрчим энергиэс бүрддэг юм тийм ингээл баахан юм ингээл тайлбарууд гарч ирж байгаа. Тэгэл тухайн үед тэрийг уншаад нэг ойлгохгүй. За ямар ч хэлээсээ эрчим энерги ногторгүй гариг ертөнцтэй л холбоотой юм байна. За нэг иймэрхүү юм судлах юм байна гэд ингээд орхицсан. Тэгсэн чи яг одоо ингээд нөгөө альва юмны нэг юу цаг орчин одоо нэг бүрдэн гэж ярьдэн штэ. Тэгээ тохироо нь бүрдэн гэж ярьдэн штэ.
яг одоо тэр цаг үе нь болсон юм уу яасан тэрнээс чинь хойш миний сүнсний хөгжил буюу одоо бүр анх ингээд учраа олохгүй байсан үеэ бодвол одоогийн энэ төвшний харьцуулахад бас ингээд харьцангуй дээшилсэн байгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо яг цаг үе нь бүрдээд орчин нь бүрдсэн чинь би энэ миний харж байгаа үзэж байгаа энэ одоо бүх сувгаар квантын физикийн хууль гэж юу вэ гэсэн мэдээллүүд нь надад өөрөө ингэж орж ирээд байгаа. Би тэрийг одоо ингэж анзаарч эхэлсэн. Тэгсэн нөгөө нэг сурах дурггүй, сурхаас айдаг, хаширдаг хүн чинь одоо бүр энэ сэдв нь айгүй гой санагдаад би одоо ингэж айгүй их ном уншиж байна. Айгүй их тэр тухайн ингэж нөгөө сошиалаас мэдээлэл авч ин тэгээд тэрүүндээ бүр ингэж айгүй их баясаж ингэж сураад байгаа. Тэг ингээ юм гэдэг айгүй сонин, юм гэдэг айгүй очиртай тэг ингээ яг хүний тохироонд бүртээ цаг нь болохоор хүссэн үсээгүй тэр сэдвтээ бүр ингээ дурлаад тэрийгээ сонирхоод ингээ судлаад идэм бэлээ. Гэх мэтлэн бүр ингээ над дээр ингэж ажиглагдж байгаа анзаарч байгаа юмнууд бол айгүй их баг. Тэр чинь айгүй нөгөө уцаар их ярьдсан чинь тэгээ нөгөө чи яг тэр аманд нэг квант гэдэг үг орж ирээд ах юм ингээл тохоо идэ тэгжээсэн шүү. Чи мэдгүй гэмиг болж ямаас Тэгээ би чи тэр тухай угаасаа би тухайн үедээ мэддэгчгүй байсан тэгээд мэдхийч хүсэхгүй тэгээл аахаа ингээл зүгээр сонсоол явж байсан чинь хавар исэн санагч ин тэгээ 5 сард. Тэгээд миний хувьд болохоор нэг юу яаж исэн нөө бясалгал энэ төр хийдэг энэ төр байжгаад дөнгөж эхэлж мэхэлж байгаа л тэгээд нэг жоохон юм нөгөө бясалгал хийгээд хахаар ингээд нөгөө хүний одоо тэр замбраагүй бодлоод ерөнхийдөө жоохон намжаад дотоод тэр дуу хоолой маань ингэж баг багаар ингэж сонсогдож эхэлтийм билээ ингэ чүв 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 гэдэг амар тэгээд хүн шивнээд байгаа юм шиг тэгээд айгүй тэр чинь юм нөгөө нэг намдуухан шивндэг болохоор тэр олон бодлын цаанаас ингэж мэдэгддгүй юм билээ л дээ. Тэгээ нөгөө бясалгал хийх тусам ингэж нөгөө хэрэгтэй хэрэггүй бодол маань намжингууд яг нөгөө дотоодоос ингэж яг тэр зүрх сэтгэлийн тэр одоо дуу хоолой гарч ирдэм билээ. Тэгээд би нөгөө өмнө нь ингээл бус хүмүүстэй ингээл ярилцж байхдаа одоо ингээл маш их ингээл гониглаад эсвэл ингээл уйлаад ч юм уу тий одоо ингээд тэгдэг бэйсэн заяа. Одоо ингээл жишээ нь манай нэг найз майз ингээл өөрийнхөө зовлонг надад ярих юм бол би тэрэнд нь одоо жишээ нь амар стресстэй бол амар стресстэй болол эсвэл тэр хүн маань ингээд амар уйлж мэлэх юм бол би дагаж магаал уйлчдаг. Тийм байсан аахгүй. Тэгээ хамгийн сүүл нэг тохиолдсон явдал нь болохоор би нэг бас нэг танилтайгаа ингээд ярьж сууж байгаа. Тэгээд тэр хүний одоо зовлон хуваалцаал ингээл амар учиргүй ихэр татаал уйлцдаг байхгүй. Тэгээ би маргааш нөгөө ажил дээр ёо би одоо яагаад ингээд тэнхтээд одоо уйлж муулаад идэг ана ёо өстө яаж жагаад зүгээр сонсч болдгүй юм бахта ингээл учиргүй ихэр татаа тийм юм ааш ингээл өөртөө ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгээл юмаа ингээл ажиллаа игээл ээжсэн чинь хараа дотроос маань чи чинь одоо эмпат хүн шүү дээ гэж тийж байна. Тэр нь болохоор зүгээр миний бодол одоо тэр дотоод болоо ирчин бас хоорондоо ялгаатай шүү заяа. Яг тийм зүгээр мэдрэмжээр л зүгээр тэгж орж ирдیں۔ Тэгээд би нөгөө эмпат хүн гэж юу юм бэ гэд яг нөгөө ажиллаад бас ч бас яг жаам шиг жоохон ингээл интернетээс сонирхож үзэж байгаа. Тэнгүүд сэтгэл судлал дээр болохоор тэр эмпат хүн гэдэг нь болохоор одоо хүнийг маш сайн ингээд ойлгодог хүн гэдэг жаахгүй. Тухайн хүний оронд өөрийгөө тавьж үздэг гэдэг. Одоо тиймэрхүү байдлаар тайлбарлалт юм билээ. Тэгэнгүүт нөгөө сүнслэг талаас нь болохоор бүр одоо нөгөө энергийн цэвэрлэгч хүн юм билээ. Одоо эмпат хүн гэхээрээ тухайн хүний одоо энергийг хамтдаа одоо тэр хүний гониг зовлонг ингээ хамт мэдэрдэг гэсэн үг. Тийм болохоор ингээд хамаагүй одоо ингээл хүн амтны зовлон сонсоод байгаа бол бас би ч өөрөө хэцүүдх юм билээ шүү дээ. Ер нь бол тэгээд одоо өөрийгөө бас ингээ энерги хамгаалах ёстой. Тэргээл бас мэдэж авч байгаа юм. Гэх мэтлээ одоо ингээд миний хувьд болохоор ийм дотоод дуу хоолойгоо ингэж сонсч ийсэн түүх байна. Тэгээд энэ нь болохоор одоо ийм зүн сонгож гэх юм уу нөө нарийн мэдрэхүйн хэл гэдэг байгаа тий. За дараагийнх нь болохоор одоо тохионы хэл гэж байдаг. Тэгээд энд нь болохоор одоо жишээ нь далдаас одоо биднэрт ингээл янз бүрийн одоо муу юм тохиолдоход тий өмнө нь одоо заавалчгүй 2-3 удаа ч юм уу анхааруулгыг өгдөг байгаа хгүй юу. Тэрийг болохоор одоо л одоо ингээд мэддэг болоод байгаа шүү дээ. Анзаарга маань хөгжснөөс хойш одоо тэрийг ойлгодог болчиход байгаа. За чамд нэг иймэрхүү тохиолдол байна уу ер нь? Юм альва нэг онцгой зүйл тохиолдохын өмнө ийм анхааруулга өгч ийсэн.
тий одоо нөгөө нэг яг хитрхээ нөгөө анзаарга маань нэмэгдсэн болохоор яг тэр нь гайгүй. Гэхдээ өмнө нь болохоор би айгүй их юу яадаг байсан юм. Санаандгүй байдлаар л ингээл гэх юм уу одоо юу гэдэг юм байнга ингээл сандал ширээ юу гэдэг тэрүүнд ингээл хөл гарынхаа үзүүрийг зохиох ч юм уу те. Тиймэрхүү тохиолдлууд байгаад идэгсэн. Тэгээ тухайн үед нөгөө анзаарга маань байхгүйсэн болохоор яагаад гэдгийг ойлгохгүй шүү дээ. Яа, станавш маш гэл амар өвддөг шүү дээ тэр чинь те. Тэгэл ингээ өнгөрдөгсөн. Гэтэл энэ нь яг нөгөө ертөнцөөс өгж байгаа тохио юм байсан бэ штэ гэдгийг ингээ сүүлд ойлгож байгаа үе бол зөндөө аахгүй юу. Жишээ нь би одоо ингээ бодохор нөгөө өсвөр насныхаа үеийг ингээ бодохор би яг тэр үед айгүй их ингээл хөл гараа юунд цогтөг байсан ширээ мэрэ сандалны хөлөнд. Тэгэхэд би яадаг байсан мэхлэр яг л амар залхуурдаг байсан байхгүй те хийх ёстой юм а хийдэггүй. Одоо жишээ нь гэрээ зэвлэхээс мал за нэг жоохон хундчиж жоохон хөгжим сонсч ич гэдэг юм уу те. Яг тэгэж явах гал ингээ буруу юм хийж явах үед л надад тэр тохионуудыг өгөөд идэг байсан юм байна л та. Тухайн үедээ л юу ч ойлгохгүй. Тэгээ бас айгүй их миний толгоо өвддөг байсан. Тэгээд одоо бас л юунаас яагаад гэдгийг мэдэхгүй нэ яг л нөгөө буруу юм хийсэн буруу шийдвэр гаргасан ч юм уу те тэр үеүүдэд л яг л иймэрхүү шинжүүдээр надад илрээд идэг байсан юм байна гэдгийг одоо яг ингээд эргээ бодоход санаж байна. Тэгэхээр энэ нөгөө энэ дохооны хил гэдэг дээр болохоор ингээ эргэн тойронд байгаа хүмүүсийг тэр тухайн болж байгаа үйл явдлыг өөртөө болж байгаа тийм зүйлийг маш сайн ажиглах юм бол яг тэрийг одоо ойлгох юм билээ л дээ. Нэг айгүй том жишээ гэх юм бол нөгөө 9 сарын 11-ний нөгөө 2 өндрийг нураадаг биш үү? Нөгөө онгоцоор ингээ мөрөгдөг. Тэгээ тэн дээр болохоор ингээд тэр одоо том 2 худалдааны төвд ажиллаж байгаа маш олон хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэнгүүд нөгөө юм жишээнүүд байдаг шүү. Нөгөө би интернетээс л уншиж ирсэн даа нөгөө нэг өглөө ингээд нөгөө нэг залуугийн сэрүүлгэн дуграагүй ч гэдэг юм уу те. Тэгээ ажилласаа хоцорсон чинь нөгөө 2 өндрийг аль хэдийн ингээд монгоц мөрөгцсөн байсан гэл те. Зарим нь болохоор замын төвчрэлт, зарим нь болохоор ингээд нөгөө юу өмдөн багтаа яасан гэлээ өмдөн дээр кофе асгацсан гэл. Тэгээ эн чинь ингээд дохооны хилийн юм жишээ те. Зөв тий яг эднэр ахгүй те. Гол нь бид нар яг л эдрийг анзаарч сурах л ерөөсөө маш чухал тий. Тэгээ одоо бодохоор надад болохоор яг жилийн өмнө нэг аимшигтай юм тохиолдож исэн байхгүй юу. Тэгээ тэрэн дээр болохоор бүр яг 3 удаа яалчгүй надад ингээд тохио өгсөн байгаа байхгүй юу. Надлаа ингээд манай нөхөр амарчаад бит хоёр ингээд нэг хичээндээ очихоор болоод тэгээд ихчтэйгээ ингээд бас танил одоо найз ихч нартайгаа ингээд агаарт гарахаар болоод тэгээд одоо өдөөс хойш нь 4-5 цагт уулзна гэд ингээд тохирсон. Тэгээд ингээд бийжсэн. Тэгээ би нэг ихчэндээ ингээд нөхөртөөгөө хамт очлоо. За тэгээд очисон чинь хараа маа нөхөр яг тэр айлд ороод бийжсэн чинь уцаа алгуулгач тэгэл тэгэл гараа авчдаг байхгүй. Тэгсэн чинь би ингээд уцраа залгаадсан чинь хараа яг дотор дуурж идэв яг энэ одоо уцны энд дэжтэй гээ. Тэгээ нөгөөг чинь гараад алга болцсон заяа. Тэр алга бол баг 10-15 минут орж ирдгүй. Тэгээ 10-15 минутаараа ороод ирэхээр хүүш ээжээ яач вэ гэдгсэн чи харин нөгөө чи утас чи энд вэж лээ штэ гэл би чи бас ууралж байгаа юм. Тэгэнгүүт харин байсан биз штэ. Би харин сая бүр нөгөө хажуу айлын орц руу андуурж ороод өөр айл руу орчлоо. Тэгээ ингээ 2 дахин өгч байгаа юм. Тэгээ дараа нь нөгөө нэг одоо агаарт гарах юм чи мэдээж дэлгүүр ороод нэг хүнсний юм аав гэ тий амны 6 муга. Тэгээ нөө дэлгүүрт ороод бит хоёр авчиг гэл ингээ карта ингээл уншуулсан чинь карт уншдгүй. Уул нь карт мөнгө ээсэн байхгүй юу. Тэгээ бүр яах вэ гэ. Тэгээд нөгөө ихчийгээ гуйж байгаа та төлчих бит хоёр тань руу дараа нь шилжүүлье гэж мэгээд. Тэгээд явлаа. Тэгээ ингээ бүр дохоогийн нэг одоо ингээ тэр үедээ огт анзаарга байхгүй юм чинь. Одоо ингээл зүгээр шал таахгүй гэл явчихж байгаа шүү. Тэгээ оройн би тэгэд ингээ тэр хөдөө очсон агаарт ингээ гараа ээж ахтаараа нэг ихч маань хараа ингээд маш өндөр юм зүйлээс унаад одоо тэр чинь юм хад ус уул модтай газар гэсэн. Тэгээ нөгөө хаднаас унаад тэгээ бүр аимшигтай. Тэр бол миний амьдралын бүр хамгийн амар одоо өдөр байсан заяа. Тэр хүн одоо азар бас бэртлэгийн план аваагүй л дээ. Гэхдээ ингээ нүүр нь халцраал амар болсон л доо. Тэгээл нөгөө түргэн мөрөнд удаад нөгөө агаарлах гэжсэн хүмүүс чинь тий.
Тэгээд яг одоо энийг бодонгууд тэр чинь бүр аль өдрөөс нь хойш ингээл бүтлгүүтэл бид хоёр нөхөр шүтээр ингээ ярьж байгаа байхгүй. Яа, өстө яг өдрөөс хойш ингээл амар бүтлгүүтэд исэн юм ахин дахин бүтлгүүтэд исэн ингээ тухайн үед ярьсан. Одоо ингээ бодонгууд яг энэ дохионыг хэлбэйсэн байгаа байхгүй. Хэрвээ би тэр үед ингээл анзаарах гэдэг юм байсан бол би энэ тухай мэддэг байсан бол тий энэ ер нь болохгүй мэнэ гэдэг тэрийг ойлгохоор байсан байгаа зү. Ер нь бол За тэгээд нэрээ амьдралд яг иймэрхүү юмнууд зөндөө байдаг. Тэгээд яг нөгөө энэ анзааргуудаа нэмэхгүй бол орчлонгоос буюу ертөнцөөс биднэрт бас нэлээд том илүү сануулгуудыг бас өгдөг те. Яаж хийж агаад яг нөгөө саний жишээ шиг бэртэж гимтэх эсвэл бүр ингээд ажил үйлс нь бүтлгүүтэх ч юм уу те. Ямар нэгэн идэгшгүй өвчин туцах гэх мэтлэн те. Яг энэ бүгд яг нөгөө хэрвээ бид нэр энэ дотоод мэдрэмж энэ дуу хоолойгоо үнэхээр сонсохгүй энэ анзааргуудаа ингээд дараад яваад ах юм бол угаасаа орчлон таныг ойлгохтол буюу сонсдол энэ бүх шалгууруудаа явуулсаар л идэг те. Тэгээ саяных болохоор тохионы хэлээсэн тий. Одоо тэгээ энэний дараагаар болохоор нөгөө нэг нөхцөл байдлын хэл гэж байгаа. Тэгээ энэ нь болохоор одоо ингээд одоо ямар нэгэн юм бүтлгүүтлүүдийг ингээд өгж идэг. Тэгээ чи буруу байна, чиний буруу байна гэдгийг л одоо ойлгуулахын тулд. Тэгээ чамд энэ дээр жишээ байна уу? Тэгэж би яг одоогоор яг миний толгойд орж ирсэн санагдж байгаа юм ерөөсөө алгаа. Миний хувьд болохоор нэг жишээ байна заяа. Тэгээ энийг одоо ярьж болох юм болов болдгүй юм болов. Ярьчих уу? За яар. Лара өвтөр ингээ Европт амьдардаг гэж хэлсэн тий. Тэгээд би одоо ингээд нөхөртөөгөө энд ирчээд ингээд анх заяа нөхөртөөгөө ирээд нэх удаагүй байсан. Тэгээд энд ч болохоор нөгөө нэг бит хоёр хоёулаа л ингээл ажил хайгаал ингэж байгаа шүү дээ. Одоо хүний нутагт ирсэн юм чи ингээл янз бүрийн ажил одоо ингээл олж хийн. Тэгэл тухайн үедээ болохоор би ингээд нэг хідэн цэвэрлдэг айл ингээд олцсон байсан. Тэгээд ингээд өөрөө болохоор өдөр болго ингээд 7 хоногийн 7 өдөр ингээд айл хийдэг ажилтай заяа. Тэгээд манай нөхөр болохоор тухайн үедээ ингээд ажил хараахан олж амжаагүй байсан. Тэгээд ингээд нөгөө гэртээ ингээд хүүхдээ хараа байж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ айгүй муухай нөгөө эмэгтэй хүн чинь бас ингэдэм билээ ш нөгөө би ч одоо ингээд мөнгө олж ирээл гэр бүлээ одоо тижээж штэ тий. Тэнгүүт ингээд нэг тийм айгүй муухай зан ингээд гарсан байхгүй надаас. Тэгээд одоо нөгөө нөхөр маань ингээд нөгөө одоо амар юу гэдэм дээ. Одоо би энэ гэр бүлийг тижээж ин гэсэн нөгөө миний эго гарч ирж байгаа. Тэнгүүтээ нөгөө нөхөртөө муухай ажиллал амар муухай загинж магнал. Тэгэл амар ажиллаж мэштэл. Тэгэл хийсэн тухай үедээ. Тэгээжсэн чинь манай нөхөр нэг удаа ингээд нэг ажил гараад тэгээ тэр ажилдаа ингээд явчаад оройн бүр юу яадаг вэ? Алга болчдөг вэ? Тэгээ бүр ингээд 3 хоног алга болцсон. Тэгээ би тухайн үед ч одоо нөгөө юу эсийг бодох вэ тий. Тэгээд яг ингээ нарийн ярахаар бас болох ууг нь мэдэхгүй байна заяа. Тэгээд тийм болохоор ингээд зүгээр ямар ч хэсэг ингээ алга болцсон. Тэгээл би чинь бүр тухайн үедээ бүр аимшигтай ингээл одоо айж байгаа штэ тий. Одоо хай амьд өгсөн мэдэгдэхгүй болохоор ч. Тэгээд яана одоо өстэй би ямар муухай ажиллаж исэн юм бэ? Би хэрэггүй тийм үгийг хэлж ээж вэ? Энтергээд одоо жоохон харамсал энтер төрөөд тэгээд ер нь бол тэгээ нөгөө нөхөр маань тэгээ 9 минут гэртээ ирсэн л дээ ер нь бол хэсэг хугацааны дараа яг юуг харуулж ийнэ гэхээр энэ бүтлгүүтлэр тэгээ надад одоо анхааруулгыг өгсөн байгаа байхгүй. Чи буруу байна. Чи буруугаар яваад штэ. Гэ надад одоо маш том хичээлийг заасан байгаа хөө тухай дээ. Тэгээ би тэрнээс хойш тэр явдлаас хойш ингээд нөхөртөө тэгж амар муухай үгийг хэлж ч юм уу ингээд муухай ашиглаж энэ төр тийм зүйлээ болсон штэ. За тэгээ яг нөгөө энэ мэтлэн ингээд хүмүүсийг нөгөө ойлгохгүй ухаарахгүй бол яг бидний амьдралд яг ухаараач ойлгооч гэсэн тохиог ингэж өгдөг те. Таныг хизээ ойлгож ухаарах нү тэр цаг мөч хүртэл чинь ертөнцөөс биднэрт энэ мэтлэн тохиог өгд юм аа. За тэгээ танд ч гэсэн яг ингээд бит хоёр шиг ингээд сүнсний сэрэлтийн замналдаа явж байгаа хүмүүс хэрвээ сонсож байгаа юм бол бит хоёртоо бас ингээд DM бичээд өөрсдийнхөө сэтгэлдлийг хуваалцж болно. Бит хоёроос Instagram хаягтай болж байгаа. Тэгээд гоё урмын үгээ хайрлаарай. Тэгээ хоёулаа чинь бас нэрээ юу яасан шүү дээ. Багштай болсон шүү дээ тий. Үдэн ш нэрээ сая шууд нөгөө эхлээл яриа авцсан. Тэгээд ойр цан сайхан юу байгаа вэ? Мэдрэмжүүдтэй хуваалцах уу? Нэр тийш тий. Нөгөө бит хоёр чинь нөгөө өдийг болтол нөгөө
ингээд нөгөө бор зүрхээрээ буюу ингээл ямар ч багшгүй нөгөө өөртөөхөө мэдрэмжээр явсаар агаал ирсэн штэ. Тэгээ сая яг энэ 7 хоногоос эхлээд бид хоёр яг өөртөө тохирсон нэг юм багштай олж эхэлсэн. Багш буюу одоо чиглүүлэгч гэх юм уу те. Тэгээ тэрнээсээ одоо хэрхэн яаж бясалгал хийх үү? Тэгээ ер нь одоо яг энэ даалж ертөнцийн тухай бүхий л мэдээллийг авч ингээд сургалтыг авч байгаа. Тэгээд айгүй гоё байгаа. Миний хувьд бол тэгээ бүр багшаасаа бүр ингээд энергийн цэвэрлэгээ авсан. Одоо цэвэрлэгээ гэдэг маань энерги эмчилгээ хийлгсэн. Тэгээ бүр ингээд миний бүр ингээ хайр ундраад байгаа бүр ингээд те. Өстө нэрэ хүтчтэй байна, багштай байна гэдэг чинь ямар гоё юм бэ гэдгийг мэдрээд байгаа. Яг уу ингээл өдөг ортол яг ингээ бор зүрхээрээ явсан ч гэсэн энэ нь яг буруу байгаагүй те. Яг л зүв байсан. Гэхдээ яг одоо ингээ багштай болоод ирсэн чинь нөгөө бүх ойлгохгүй байгаа тэр асуултуудынхаа хариултыг багшаасаа ингээд аваад яг нөгөө утга учир нь ойлгоод эхэлж байгаа. Тэгээ ингээ гоё энерги эмчилгээ аваад гоё ингээ энерги цэвэршүүлсэн чинь маш их хайрыг мэдэрч байгаа. Бүр ингээд цаанаасаа л хайр ундраад ингээ бүхнийг ингээ сайн сайхнаар хардаг болоод байгаа. Йоо нэрээ гоё юм аа. Би бас тэр нөгөө энерги эмчилгээ тэр цэвэрлэгээ гэдгийг хийлгэж үзье бас хүсэж байгаа нөгөө чамайг сонсчод. Тэг чи тэр талаараа ингээ жоохон ч гэсэн хуваалцаж болох уу юм тэр туршлагаасаа. Тийм тэр маань одоо яг ингээд зүгээр шууд ингээд ярахад нөгөө хүмүүс итгэхгүй л ахалтай. Гэхдээ яг ингээд багш маань одоо за ингээд надаа нөгөө энерги эмчилгээ эхэллээ шүү. За одоо би чамд тийм одоо нөгөө тарин явуулнаа. Энийг тарин гэдэг маань одоо нөгөө нэг юм бясалгал хийх л тарин байгаа юм л та. За энийг ингээд сонсоо. Тэгээ чамд ингээд юу мэдрэгдэх нөгөө хэлээрээ гэд. Тэгээ тэр нэг юм 40 минутын бясалгал хийх юм хичээл таринаас. Тэгээ би ингээд 40 минутын турш ингээд суваа нөгөө бясалгалаа хийх гээл. Тэгэл нөгөө өөрөөрөө сурсан хүн чинь яах вэ? Тэгэл нөгөө эхлээл нөгөө элдв янзын бодлууд маань хөврөөл хэвээр суухад надад айгүй хэцүү байж байгаа байхгүй. Тэгэл цаастаа элдв янзын бодлуудаа уурсах шүү, юм бодохгүй шүү гэл ингээд өөрийгөө тайвшруулаад аль болох нөгөө юундаа төвлөрөхгүй, тариндаа төвлөрөхгүй хичээж байгаа. За тэгээл суужсан чинь хөл маань өвдөж гин, хөл маань бадарж гин гэл ингээл 9 шидийн бодлоод орж ирэл. Тэгэл аль болох ингээл өөртөө тавтай тухтай байдлыг бүрдүүлээл тэгэл ингээд 40 минутын турш суваа. За эхний 20-30 минут бол 20 минут бол амар хэцүү, бүр ингээд төвлөрч суухад хэцүү. Би ч нөгөө өөрийгөө лаг л бясалгал хийдэг сте дотгошоогоо өөрийгөө айгүй их юу яадаг гэл ингээд бодсон байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг багшийнхаа заавраар ингээд суусан чинь үнэхээр хийж чадахгүй юм байна. Би дүнгийн суралцж байгаа юм байна гэдгээ ойлгоод. Тэгээ яг ингээд 40 минутын турш ингээд арай гэж дуусгасан. Дуусгасны дараах тэр мэдрэмж бүр ингээд айгүй гайхалтай зөө айгүй сонин. За би ингээд бясалгалаа хийгээ. За миний нөгөө тэр сонсож байгаа тарин маань тэр нөгөө аялгау маань ингээд дууслаа гэдгийг мэдэрч байгаа. Тэгээд нөгөө таринаас сонсоод ингээд дууссан чи би нөгөө гинт ингээд гүн төлөвт ороод тэгэнгүүт ингээд миний биеэр ингээд эхлээд толгооноос хүл хүртэл ингээд юм цахилгаан гүйж байгаа юм шиг мэдрэмж төрөө. Тэгснээ доороос буцаад хөлнөөс дээшээ толгоо хүртэл ингээд яг юм цахилгаан гүйдэл гүйж байгаа юм шиг нэг хүн ингээд чичирч ингэж юу яадаг штэ. Яг тийм мэдрэмж төрөө. Тэгээ ажилласан чинь багшийн маань дуу хоолой гинт ингээд миний чихэн сонсогдоод би ерөөсөө багштайгаа ингээд жуц муцаар холбогдоог байгаа штэ. Зүгээр л нөгөө заавар авцсан тэ бясалгал хийх заавар авцсан ингээл ганцаараа бясалгал хийж байгаа. Тэгсэн чинь багшийн маань дуу хоолой ингээд миний чихэн дээр сонсогдоод нэг юм ойлгомжгүй үлээр миний чихэн дээр ингээд тарин уншиж байгаа юм шиг сонсогдоод. Тэгэнгүүтээ ингээд миний ингээд зүрхэн турш газар ингээд илж байгаа ингээд сонсогдоод би яг ингээд бясалгал хийж байхдаа ингээд айгүй гүн санаа алдаадсан байхгүй юу. Гэл ингээд санаа алдаал тэгэл ингээд цээжэр ингээд хүндүүр оргиол тэгэл яг ингээд 40 минутыг ингээд өнгөрөөсөн юм. Тэгсэн чи яг миний ингээд цээжин дээр нөх хүндүр оргоод исэн хэсэг дээр маань багш маань ингээд төөнөөд ингээд намайг бүр ингээд тэрврээд ингээд эдгэж байгаа нь мэдэгтэй. Тэгээд яг ингээд би ингээд буцаад нөгөө гүн төлвөөсөө гараад ингээд бясалгалаасаа гараад ингээд сэрж байгаа байхгүй юу. Тэгээ шууд багштай холбогдол. За багш би сая юм мэдэрлээ ингээд хэлээ гэсэн чи ингээд маш сайн мэдэрсэн байна. Чиний хувьд ингээд энерги чин цэвэрлэгийг би хийчлээ. Чиний эрчим энерги одоо ингээд өнөөдрөөс эхлээд дүүрнэ гэд ингээд надад хэлж байгаа байхгүй. Тэгсэн тэрнээс хойш ингээд би зүгээр маргаашнаас маш их хайрыг мэдэрдэг болсон заяа бүр ингээд зүгээр л ингээд хаашаа л харна ингээд хүн болгон ингээд айгуу гоё харагдал хүн болгоныг тэрмээр санагдал бүр ингээд хайраар л ундраад байгаа. Тий.
Тэгээ одоо хүртэл энэ мэдрэмж маань ингээл яваал байна. Ямар гоё юм бэ. Би бас ингээд одоо энэ юу яаж байгаа тий? Алсын зайнаас холбогдож байгаа шүү дээ тий. Тэгээ яг энэ энергийн ертөнцид чинь юм цаг хугацаа орон зай байхгүй гэж тэгдэм байлээ. Тэгээд тэр нь яг нөгөө чам дээр мэдгдсэн болохоор би бүр улам ингээл гоё ихтгэл үнэмшил төрүүл ямар гоё юм бэ. Би бас ингэж үзмээр байна гэж одоо бодоол юм л та. Тэгээд найзын хувьд болохоор ойрдоо нэг жоохон тилттэй байлаа. Энэ нөгөө нэг нийгэмдэр би одоо хэрхэн одоо хүмүүстэй харилцах вүлээ. Энтергээд нэг жоохон юм балансгүй болоод байгаагаа бүр улам ингээ мэдрээд тэгээд би тэр тухайгаа яг энэ нөгөө судалжлаа юм л да. Тэгээ бас одоо ингээд юу ангууд чаа. Одоо энэ дотоод одоо сүнс маань ингээд хөгжөөд гэх юм уу одоо өсөлт явагдаж байгаа. Тэгэнгүүт ч одоо нөгөө гаднах энэ нөгөө материалын амьдрал энэ дотоод амьдрал хоёрын хооронд юм зөрүү гараад тэгээд одоо яг нэг тийм үе байд юм бэлээ. Тэр нөгөө нэг яг тэр нөгөө нэг уучраа болохгүй нэг сонио. Гадаад би ч одоо зүгээр энэ амьдралд ч байгаандаа амьдраад 30-аад жил болчлоо шүү дээ. Тэгсэн мөртлөөсөө би ингээ шал өөр газар ирсэн юм шиг ингээд амар санагдал. Тэгэл би одоо хүмүүстэй юу ярих хэвтэй вэ, яах хэвтэй вэ гэд нэг тийм уучраа болохгүй. Би шал гадны танихгүй хүн шиг юм айгүй сонирн мэдрэмж төрөөд л бүр юм уучраа болохгүй нэг хит хоног байлаа. Тэгээ яг нөгөө нэг багшийнхаа нөгөө бяцлаглыг ингээд сонсоод тэгээд тэр нөгөө бас л нэг юм нэг ахин дахин сонсоол байгаа юм л да би чи ажил дээр очисон сонсоол. Тэгээ хараа одоо нэг арай нэг жоохон гайгүй тэнцвэрээ олохгүй л байгаа юм шиг байна. Ойрдоо надаар нэг тиймэрхүү сантай. Тэгээд одоо яаж нэг аштайхан цаашдаа тий явах хэлээ гэж бодсон. Тэгээ нөө манай багш болохоор хэлэхдээ чи одоо ингээл тий сүнслэг амьдрал гэдэг чинь бусдаас өөрийгөө тусгаарлахны нэр биш шүү дээ. Чи одоо яшин ууланд очиод ингээл ууланд очоо ганцаараа бяцлахсараа тэндээ одоо нас орох уу. Сүнслэг байдал гэдэг чинь одоо энэ олон дундаа орж тэндээс одоо юмнуудаа сурах юм сурах хэвээр бусдыг одоо ингээ их хүлцэнгүү тийм ээ инэрэнгүү хайрлж сурах хэвээр тэгээ тийм чинь болохоор чиний юм чаленж болж байна. Тийм болохоор одоо бүхнийг л хүлээн зөвшөөр гэж багш маань сургаж байгаа. Тэгээд одоо нэг жаахан уцраа болохгүй л маш санаа. Ер нь бол тийм нөгөө хуучны би биш болчоод байгаа шүү дээ. Ер нь бол тий хоёулаа адилхан тий. Хичнээн хичээгээд би хуучных шигэ байж чадахгүй байна. Тэгээд энэ нэг дотоод гадаад энэ амьдралын энэ зөрчилдөөн гэдэг бол бас маш тийм хүнд юм байна. Тэгээ ер нь бол энэ сүнслэг замнал гэдэг бол бас л нэрэ донслогоонтой. Хичнээн сайхан ч гэсэндээ бас л ер нь бол хэцүү зам юм байна гэж бас бодоод байгаа. Энэ саяны хит хоног. Яг үнэн. Гэтэ энэ бол ингээл насан туршдаа суралцсан те. Ерөөсөө ингээд суралцсаар байгаа л дуусгах юм юу байхгүй одоо нэгэн л орцсон юм чинь. Тэгэхээр энд яг ингээд ингэж нөгөө хэцүү санагдж байгаа энэ үе маань яг нөгөө ертөнцөөс ирж байгаа бидний хувьд бол шалгуур ахгүй те. Чи яг л энийг давж чадчихэв үү? Хэрвээ чи энийг давчих юм бол дараагийн шалгуур нь арай хөнгөн болно ч гэдэг юм уу те. Гэх мэтлийн ийм бидэрт далхам дутамд ер нь байнга л ийм шалгуурууд байдаг. Тэрийг ямар хуу ухаанаар давж гарах вэ гэдг нь л одоо чухал те. Үнэхээр чи давж гарч чадахгүй унах юм бол тэрий чинь дахиад нөгөө хар сүнс гэж ярьдаг тийм бид нөгөө альва юмд хар цагаан гэж байгаа. Тэдрийг баясгаад улам л ингээл хүнд хэцүү шалгууруу тавиад идэг тийм. Тэгэхээр яг тэрийг ухаанаараа давж чадах улам одоо сүнсээ цэвэршүүлж чадах тэр хүн нь л яг ингээд илүү цаашаа ахиж дэвшиж чаддаг юм шиг тийм. Тэгээ одоо энэ гэгэрхэл явж байгаа шүү дээ бид нар чинь бүгдээрээ одоо бид нар энэ дэлхий дээр байгаа бүх хүн эрт орой хизээ нэгэн цагт л одоо бид нар тэр одоо энэ сүнсний төвшингээ дээшлүүлэх гээл энд одоо ахин дахин төрөөд байгаа энэ дэлхий дээр гээл одоо ярангууд чинь энэ мэдээж ингээ гарт баригдахгүй нүдэнд харагдахгүй амьдралын тухай яриад байгаа болохоор мэдээж одоо тий ойлгохгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгээд одоо яг бидний адилхан зам дээр явж байгаа бид хүмүүс бол мэдчихэл байгаа тий.
Тийм тэгээд одоо тэгэл бид хоёр ч одоо учир зүггүй одоо хүн амьтанд зааж сурах гээд байгаа юм биш те. Яг л өөрсдийнхөө энэ сэтгэл дотор юу болоод байна. Туулсан одоо юм туршлагуудаа бусдтай бас хуваалцъя. Адилхан хүмүүс бас зөндөө байгаа ах гэж бодоод л энэ подкастыг хийж байгаамаа. Тийм нөгөө алдаатай оноотой зөндөл юм байгаах нөгөө дөнгөж суралцаж явж байгаа сүнснүүд учраас мэдээж алдаж онох, буруу ярьж байгаа, зөрүү ярьж байгаа юмнууд зөндөл байгаах. Тэгээд яг уу явандаа сайжраад тий. Энд чинь нэрээ тийм байсан юм биш үү? Бид хоёр тухай тэгэж ярьж исэн, ингэж исэн биш үү гэж ярих уу ирэх чинь билүү хинч мэдэхгүй. Тэгэхээр яг л адилхан суралцаж яваа. Тэгээ өнөөдөр хоёул ингэж юугаад дуусгачих вэ? Тэгээ нэг юм нэмж хэлэхэд юу одоо энэ бит хоёрын хувьд болохоор анх подкастаа эхлүүлж исэн зорилго маань болохоор өөрсдийнхөө өсөлт хөгжилтийг одоо дор нь тэмдэглээд явъя гэсэн зорилготой гэсэн тий. Одоогоос одоо ингээл 2 жилийн дараа 3 жилийн дараа бид нэр одоо хэр хол явсан байх юм. Тэгээд яг энэ нөгөө энэ сэтгэлийнхаа одоо энэ дээшээ доошоо өгсөж уруудсан энэ одоо жинхнээсээ суралцаад явж байгаа энэ туршлагуудаа хадгалж үлдээ гэсэн зорилгоор энэ подкастыг хийсэн юм. Тий, яг л тийм зорилгоор нөгөө өөрөө өөрсөндөө л тэмдэглэх хөдлөх зорилгоор тий. Тэр ч утгаараа нөгөө нэг mind notes буюу бодлын тэмдэглэл гэж нэрлэж хийсэн. Тэгээд бид хоёр энэнгээр нөгөө хэнийг ч шүүмжлэх гээгүй, хүнд ч зааж сурах гээгүй. Магадгүй яг бид хоёр шиг ийм замналаар явж байгаа хүмүүс л бид хоёрыг сонсож ойлгох бах. Тэгээ бид хоёрт алдаа дутагдал зөндөө байгаа бах. Тэгээ та бүхэн бид хоёрт ингээд гоё урмын үг хайрлаарай тий. Ер нь бинийгаа байн урамшуулчих. Тэгээд нэг гоё дуу байд ш нөгөө нэг дуучин болдгийн нөгөө хайрын ургамал гэд. Хоёлоо тэрүүнгээр энэ подкастыг дуусгачих уу. Тэгээд энэ подкастыг нөгөө сонсоод дуусны дараа та нар хэрвээ хүсвэл те болдгийн хайрын ургамлыг сонсоод үзээрэй. Би энэ 7 хоногт бүр тэр дууг сонсоод бүр үнэхээр их хайр ялгаруулад байж байна. Нэсна сонсон шам нэг санал болгох болцаа. Ойрын хэдэн жил барыг сонсоогүй дуу байлээ шүү дээ. Аль дээрүүд. Хоёулаа сонсогчтой санал болгочих. Тэгээд бүх сонсож байгаа хүмүүстээ бүх одоо энэ хорвоо дэлхийн хамгийн сайхан зүйлийг хүсэж байна битэрийн зүгээс. Тэгээ бит хоёр одооноос эхлээд нөгөө Instagram хаягтай болж байгаа. Тэгээ яг бит хоёр шиг яг ийм замналаар явж байгаа буюу нөгөө сүнсний хөгжил нь эхлээд бит хоёр шиг ийм мэдрэмж авч байгаа хүмүүс байх юм бол бас өөрсдийнхөө түүхийг хуваалцаарай. Бит хоёр магадгүй дараагийн дугаар дээрээ таны түүхийг уншаад бас сэтгэлээ хуваалцъя тий. За тэгээд хэрвээ танд таалагдчихээ лайк болон subscribe-а дарж дэмжээрэй. ингээд дараагийн дугаар хүртэл Түр баяртай.